Өнөөдрийн бичлэгээр Сүхбаатар чаналаас их Монгол улсын 2 дахь их ха Чингис хааны 3 дугаар хүү Ухсаа залгамжлагч Өгөөдөө хааны талаар ярих болно. Түүний намтар байлдан дагуулалтын талаар ярих болно. Орчлыг харвал Өгөөдөө хаан Чингис хаан болон бүрдүүчний нарийн 3 дахь хүү юм. Тэр байр 1186 онд төрсөн эмээн Монголын нус товчоонд дурддагсан байдаг. Тэрээр өөрийн эцгийн дээшлэн мандах үеийн Өөмийн самуутай үйл явдалд оролцож байсан төдийгүй тэр аль хэдийн гэрэлсэн байсан ч 1204 онд эцэг нь түүнд ялагдсан Мэргэд ноёны хатан дөргөөнийг авч өгчээ. Иймэрхүү байдлаар эхнэр нэмж авах нь тал нутгийн соёлд түгээмэл юм. 1206 онд Чингисийг хаан буюу Эзэн хаан дөрвөлжсөний дараа Жалайр, Бисүс, Сүлдүс, Хонготон овгийн мянgatуудыг түүнд хараад газар нутган болгон өгсөн байна. Өгөөдөө газар нутаг овог болон эмээл голуудыг хамарчээ. Эцгийнхээ хүсэлтийн дагуу Жалайрын захирагч илүүгээд Өгөөдөө багш болсон юм. Өгөөдөө өөрийн ах нарын хамт Алтан улсыг эсрэг 1211 оны 11-р сард анх удаа Бедаанч тулдсан юм аа. Тэрээр Хэйбэгээр дэмжин өмнө нутгийг дараа нь 1213 онд Шансайгаар дамжин Умардыг сүрүүлэхээр илэгдэж байлаа. Өгөөдөө хүч ордсын гаднаас Алтан улсын цэргийн ангийг хөөсөн ба тэрээр шүүн улс, Алтан улс, Тангуудын улс буюу Баруун Сяа, Их Сяа эзэмшлүүдийн элийн улс руу хөдөлжээ. Хорезмын эсрэг Монголын байлдан дагуулалтын үеэр цагаатай Өгөөдөө нэр 1219-с 1222 онд 5 сарын бүсэлтийн дараа Отрядыг эзэлж орсон суугчдыг ядсан бөгөөд Үргэнчийн хэрмэн гадна талд байсан Зүчтэй нэгдэв. Зүч цагаатай нар цэргийн стратегийн тал дээр дайсан ном аргалж байсан ч Чингис хаан Үргэнчийн өсөлтийг хянуулахаар Өгөөдөөг томилсон байна. Тэд 1221 онд хотыг бүрэн эзэлсэн. Августан зүүн өмнөд Перс бослог гарахаас Өгөөдөө бас Газныг номхотгосон. Их хаан дөрвөлжсөн нь Өгөөдөө хаан өрөмжилснөөр Ашиг Задины 1219 онд Хорезмын эзэнт гүрнийг эсрэг давталгаанаас өмнө Чингис хаанаас өв загамжлалаа томилохыг Есү хатан шаардлаа. Ахмад 2 хүү Зүч цагаатай нарын залгамжлагтай хооронд аимшигт хэрүүл шуугианы дараа тэд өв загамжлалаа сонгож болно хэмээн Өгөөдөөг байлгахаар томилсон юм. Чингис тэдний шийдвэрийг эсэргүүцээгүй шатлалаа. Чингис хаан 1227 онд Тангууд руу дайлаар мордож байхдаа одоогийн Гансу мужид өвд болчоод ба Зүч түүнээс эрт 1 юм уу 2 жилийн өмнө нас барсан байна. Өгөөдөөний нүүд холбоо 1229 он хүртэл засаг барьж байлаа. Өгөөдөөг өв залгамжлагч Чингисийн тодорхой хүсэлд эргэлзэх явдал үнэн дээр 2 жилийн өмнөөс байлаа. Чингисийн нас барсны дараа хэрлэн мөрөн дээр хөдөө алба болсон уралтайгаар 1929 онд Өгөөдөг их хаан сонгогдсон юм. Яс жаагийн дагуу 3 удаа найр тавьсан дараа эцэст нь Өгөөдөг 1229 онд 9-р сарын 13-нд монголчуудын хаанд өргөмжилсөн юм. Цагаад өөрийн дүүгийн эрх ашиг шаардлагыг үргэлжлүүлэн дэмжиж байсан. Чингис хаан Өгөөдийг элдэг өөмөр зан чанартай гэж байсан юм. Түүнийг бэлэг авьяас эцгийнхээ нам дээр эзэн гүрнийг хадгалсан амжилтад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн. Түүний хаанчлалын үед гол төлөв Чингис хааны ардаа үлдээсэн зохион байгуулалт ба Өгөөдөө өвгөний шин чанарын ачаар Монголын эзэн гүрний ажил ихэнх хэсэгт тогтвортой үлджээ. Өгөөдөө прагматик хүн байсан ба тэр үеэс хаанчлалын хугацаанд зарим алдаа гаргасан. Өгөөдөө цэргийн захирагч юм уу зохион байгуулагчийн хувьд өөрийгөө эцэгтэйгээ энэ тэнцүү хүн гэж үзэн төөрөлддөггүй байсан. Бөгөөд өөрийн олсон хамгийн чадварлаг хүмүүсийн авьяас чадварыг хэрэгэлдэг байсан. Түүний сэтгэл татам зам байдлын тухай мэдээллүүдийг үл харгалзан 1237 онд үйлдсэн гэмт хэргийн төлөө Монгол версэнд хөгжиж Өгөөдөг шүүмжилсэн байдаг юм. Дэлхийн байлдан дагуулалт. Дундад орнод дахь хэлэлт. Хорезмын эзэнт гүрнийг уссаны дараа Чингис хаан Тангууд улсыг эсрэг хөдөлгөхөд чөлөөтэй болсон.
Гис ээжиж 1226 онд Хорезмын Адис Үлчигэн болох Жилаад Аддийн Мангбүртээ өөрийн эсэг 2 дугаар Алаа Аддийн Мухаммедийг ялдсан эзэн хүрний сэргээхээр Персид буцаж иржээ. 1227 он үүний эсрэг илгээсэн Монголын эсрэг төвчид хүчин даамгай ялагдсан байна. Жилаад Аддины эсрэг хөдөлсөн өөр нэг айрам Исфаханы ойролцоо биерийн ялалт байгуулсан боловч тэр амжилтаа үргэлжлүүлж чадаагүй ажээ. Өгөөдөө дайны ажиллагаа эхлүүлээ зөвшөөрснөөр Чормаганы хорчий 30,000-аас 50,000 монгол зэрэг толгойлон Бухараас гарсан юм. Тэрээр хорионы тусламжийн эмнэлгийг удаа хугацааны дараа 2 бааз суурь болго Хороосаа Персийг эзэлж авсан. 1230 онд Амударья мөрний гатсан ба ямар нэг эсвэл тулгаралгүйгээр Хороосон руу орсон тул Чормогоо хурдан чөлөөтэй явж өнгөрлөө. Тэрээр баруун Афганистан руу довтлох заашдын заврыг өгсөн байна. Дайр Баатарын ялалтаар бие бүрэлдэхүүнийг нэлээд их хэсэг нэмжлэг болгон үлдээжээ. Чормогоо болон түүний айрмын олон хэсэг 1230 оны намар Эльбурсын улс болон Каспийн дагсын хоорондох бүс нутагт Табрестан, орчин үеийн Мазаритан руу орж ингэснээр Низрати Исмаилтан хяналтад байсан өмнө зүгтэг уулархаг бүсээс зайлсхийсэн бэ. Рэй хотод хүрээд Чормогоо өвлийн үрээнд тэнд байгуулсан ба хойд Персийн үлдсэн хэсгийг номхдохын тулд цэргүүдээ илгээжээ. 1231 онд тэр өөрөө удирдсан армийг өмнө зүг рүү хөдөлгсөн бөгөөд Ком Хамаанд хотод хурдан хугацаанд эзлэгдэв. Тэндээс тэрээр Фарс Германы бүс нутгаа дөрвөөс цэргүүдээ илгээхэд тэдээрэн захируулчид мужуудаас өвдгөл байхаас илүү Монгол эзэд алба говьчоор хөдөлгөхийг эрхэмлэн уртаа хугацаанд дагаар орлоо. Энэ хооронд зүүн зүгт Дайр Баатар, Кабул, Газни, Забулстаныг эзлэх зорилготой гуйвалт хөрж байв. Монголчууд Аддийн Персид дийч орон тогтоосон тул жил Аддийн хөөрхтгөөс хүрч өөрөг Кавказаас туслахарлагдсан байна. Тэрээр энэ явдлаас хойш удалгүй алагдсан юм. Ийхүү Перс бүгэлдээ Монголын эзэн хүрний нэгдсэн болов. За дараагийн Алтан улсын хоноолт 1230 оны сүүлчээр Дохолын Черби Алтан улсаас амсаргүй байдлаар ялсны дараа хариуд Өгөөдөө хаан Толгой хамт өмзөг Шансын муж руу хөдлөн уг мужийг Алтан улсын цэргээс сэвэрлэж Фянси хотыг эзэлж авсан юм. За Фянси хотыг эзэлж авсан байдал бол стратегийн гол төв байршилтай. Алтан улсын хамгийн томоохон хотуудын нэг бол Шанси муж болон Фянси Ханян Кайфан хотууд байсан. За хамгийн том хотуудын нөлөөг болох Шанси мужаас Фянси хотыг эзэлсэн тул 2-оос 3 томоохон хотуудыг эзэлгээд ер нь бол Алтан улсаар унах юм аа. За хойд зүг зуны улирлыг өнгөрөөгөөд дараагаар Хинан дэх Алтан улсын хүчний эсрэг дахин дайны ажиллагаа явуулсан бөгөөд Алтан улсын ардлаас зовтлохын тулд өмнө Хятадын баруун нутгаар Сүн улсын газар нутгаар дайран гарчээ. 1233 он гэхэд Алтан улсын хаан нийслэл Кайфын хоттой бүслэгдсэн байна. Удалгүй өгөөдөө аян дайны эцсийг өөрийн жанжид даатгаж үлдээгээд буцсан. Хэд хэдэн хотыг эзэлсэн дараа монголчууд Сүн улсын хожимдсон тусламжаар 1234 оны 2 дугаар Цачоо хотыг эзэлж авч Алтан улсыг нэг мөсөн мөхөөсөн юм. Гэвч дараа нь Сүн улсын амбан захирагч Монголын илчлүүлэгчийг хороосон бөгөөд Сүн улсын цэргүүд монголчуудыг захиргаанд байсан Сүн улсын урьдын нийслэл болох Кайфын, Лоян, Чанан зэрэг хотуудыг эзэлж авсан. Алтан улстай хийсэн дайнаас гадна өгөөдөө Пусван Ваню урьд Алтан улсын жанжин байсан гэжийг байгуулсан Дорн Ся улсыг 1233 онд бут цохин мөхөөж өмнөд Манжуурыг төвшгөөжээ. Мөн энэ бүс нутгийн хойд хойших усны татваруудыг номхотгож 1237 онд гарсан босцохыг дарсан юм. За үүнээс харахад бол өгөөдөө бол бас эцгээдээ дөрөөсөн бас агуу байлдан дагуулагч хаан байсан нь бол энэхүү юмнаас харагдаж байна. За дараагийн сэдвээр Гүрж Армяны байлдан дагуулсан нь. За 1184-өөс 1230 оны хооронд
Гүржийн хаан тус орчин тогтомж байсан. За үүнийг бол өвөөдөө хаан 1232 оноос эхлэн эзлэн санаархаг энэ байлдан дагуултаа эхэлсэн юм. 1232 онд Чормаганы үед ирсэн монголчууд Кавказд эргэж ирээд 1235 онд Гянжа хотын хэрмээг оньсон харваад түншүүр зэвсгээр эвд нь нураасан юм. Эребел хотын иргэд Монгол хааны ордон жил бүр аль бовчоор хүрэхээ тогтсоныхоо эцэст монголчууд ухарсан юм. Чормага 1238 он хүртэл өөрөөр хэлбэл ханхүү мөнхийн цэргийн хүч хойд Кавказд эвтэй үйл ажиллагаа явуулах хүртэл хүлээсэн юм. За 1236 оноос Батхааны үед ирсэн монголчуудын их зэрэг Европ руу цөмрөн аян даа хийж эхэлсэн бөгөөд энэ аян дайны үеэр ханхүү мөнх хадан нар хойд Кавказын овог аймагуудыг байлдан дагуулж эхэлсэн юм а. За Арменийг иргэшээлд оруулсныхаа дараа Чормогоо Тбилиси хотыг эзлэн аваад 1238 онд монголчуудыг Лори хотыг эзэлсэн. Хотын зарга шахих монголчуудыг ирэхээс өмнө гэр бүлийн хамт зогтож энэхүү баян хотыг хойд Саянтан даалгад үлдээсэн ажээ. За үүний дараагаар Хохна Берст цайд хүчтэй эсэргүүцээд үзүүлсэн дараа цайзан захираж Гасан Жалал монголчуудад дагаар орж дараагаар монголчууд Гүржийн өөр нэгэн түшиг толгор болоо Атябек Аваагийн захирсан Каин зайсыг эсрэг хөдөлсөн. За Монголын жижиг тогтоо шууд дайралт хийлгүүгээр хотыг тойруулан хан нэрэн босгосон бол аваг одлохоо бууж өгсөн юм а. 1240 он гэхэд Чормогоо өмнөд Кавказыг байлдан дагуулж дууссан бөгөөд ингэснээрээ Гүржийн язгууртнуудыг бууж өгөхгүй төрөв. Солонгосыг 1224 оноос бол алт тавтураар болон дарамтлаж эхэлсэн л дээ. За Солонгос улс бол 1224 онд Солонгост очсон Монголын эрх болсондоо тодорхой бус байдлаар алагдаж Солонгосын эрх баригчид Монголд алт татвараа өгөхгүй байсан. За 1231 онд өгөөдөө өвөргцэн элчийн өшөөг авах Солонгосын дарангуулах зорилгоор Сарета орчийг илгээсэн. Ингээд энэ хаан тулсаа дарангуулах тушаалын дагуу Монгол зэрэг Солонгос руу давталж эгэлж Кориа улс болох Солонгос оршин тогтнож байсан тэр үеийн улсыг хаан довтолж Монголын даргач нарыг хүлээн авахар тохиролцсон бөгөөд тэднээр улс орныхоо хэргийг түр хугацаанд мэдүүлсэн. Гэвч тэднийг 1232 онд Зун ботход Чихуа уу тухайн үед Кориа улсын цэргийн дэглэн тогтоож цэргийн эрхтнүүдэд улс орныг удирдаж байсан бөгөөд энэ үеийн цэргийн нийслэмийн удирдагч Чихуа уу нийслэлээс Кёсоноос Ганхуа арал руу нүүлгсэн юм а. Сарета тэдний эсрэг дайн хийж байхдаа Тэнсэн суманд өртөж амь үргэцсэн. 1234 онд Монголд болсон их хуралтайгаар өгөөдөө Монгол элч нарыг хороосон солонгосууд өмнөд Солон Кипачогтыг тэдний Европын холбоотын байлдан дагуулах төлөвлөгөө зарцууллаа. Өгөөдөө Монгол цэргийн занчнаар анхыг томилж дагаар орсон солонгос жанжин Хом Бог Воныг Кориа улсыг эзэлж авсан дагсан цэрэг иргэд бүх 40 хотыг захирч болгов. 1238 онд Кориа улсын хааны ордон инх тайвныг тогтоохыг хүссэн бөгөөд өгөөдөө Кориа улсын хааныг өөрийн биеэр Монголд ирэхийг шаардсан. Кориа улсын хаан эцэстээ өөрийн хамаатныг Ян Ононгун суныг сурвалжит 10 өмгөөний хамт Монгол руу барьсаар нэлээснээр 1241 онд дайн хоёр талтай төр зогссон юм а. За дараагийн өгөөдөө хааны байлдан дагуулт бол Европ. За Монгол зэрэг Оросын хотыг эзэлж авсан түүх байдаг. Оросын Москва хоттой Гиген Василийн сүм болон ойр ховын Кремлийг бол Наполеон Бонапарт болон Монголын үеийн хаад ноёдол тэр хоёр эрхэм ноёд хаадууд бол очиж галдан шатааж байсан агуу түүх байдаг. За Монголын эзэнт гүрэн өрн зуугийн тал ихээр Кипчагийн тал нутагт нүүдэлчдийг иргэшээлд оруулж Европ бүх хөөг зорилгоор Батхааны удирдлагаар баруун зүгт өргөчөнд хэлж эхэлсэн. Тэд баруун зүгийг байлдан дагуулахаар ижил мөрний Болгар, Алааны бараг бүх хэсэгт Кипчагийн тал нутагт Оросыг эзэлж авсан юм.
За тэр үеэс ер нь бол Монголын байлдан дагуулд Оросд хүчээ авах үеэс ер нь бол Оросын тархаа бутархаа орнууд ер нь тэр үеэс нэгдмэл байр суурьтай болж эхэлсэн нь өнөөгийн Оросын албаны улсыг бүрэлдэн бий болоход Монголын байлдан дагуулт бол ихээхэн тус хүргэсэн гэж эрдэмтэн судлаачид дүгнэн мэдэж хардаг аа. За энэ аян дайны үеийг өгөөдийн хүүг үеиг цагаатын ач бүрийн нар Батыг давхарханд оромжилж монголчуудыг хүрээнд зөрчил үүссэн. За монголчуудын зөрчлийг бол ерөөсөө их Иван гүрнээс үүсэлтэй гэж үздэг ч энэ үед ч гэсэн өгөөдийн хүүн гүийг цагаатын ачтай бүрийн нар их Бат хааныг бол тохуурхаж ийсэн нь энэхүү Монголын нурс томчооноор харагддаг. За өгөөдийн хаан гүйгийг чи өөрийн арим эр хүн бүрийн санаа сэтгэлийг алдагдуулсан. Чамайг өөрийнхөө эрчүүд хариг сандаж байсныг болж Оросоор бууж өгсөн гэж бодож байна уу гэж ер нь бол цэргүүдээр нилэгвэрж тохуурхсан юм ярьж ийсэн түүх байдаг. Гүйг болон өгөөдөн өөр нэг хүү хадам нар Трансильвани Польшоор тусдаа довтолж байсан. За хэдийгээр өгөөдийн хаан Европын үлдсэн эсрэг рүү их тэнгисийн Атлантын далай хүртэл довтлох зөвшөөрөл олгосон байсан боловч түүнийг нас барсны дараахаар жил буюу 1942 оны ихэр монголчуудын давшил 100 евро зогссон. Монголын сурталчилгаалга хожим энэ аян дайны бүтлгүүтлийг түүний цаг буссаар бус нас барсантай холбоотой тайлбарлаж өгөөдөн залгамжлагчийг сонгоход Бат биечлэн оролцох ёстой байсан гэх болно. За тэгээд Монгол руу буцаж ирээгүй бөгөөд Бат бол дараагийн хааныг сонгохоос Монгол руу буцаж ирээгүй 1946 хүртэл залгамжлагч тодорхойгүй байсан байлаа. Европын цайз бэхэлтөө стратегийн асуудал үүсгэж Монгол зэнийд байнга цөөс болцохоор түүнийг даван туулж чадахгүй байсан явдал нь аян дайн зогсон байдалд орж дахин сэргээгүй шалтгаан болсон байх магадaltaй. За дараагийн их байлдан дагуулт бол аргагүй Сүм улсын байлдан дагуулалт. За Сүм улсын байлдан дагуулт бол 1235-аас 1245 оны үед өгөөдийн хүүгүүдээр өдөрдуулан хийсэн ихэнх хорог нөлтөд цоврал довтлооныхоо үр дүнд монголчууд Сүм улсын нутгийг гүнд нэвтэрж Чинда, Синя, Хөхмөрн хүрсэн. За ер нь хятадын түүхийг харахад энэ Сягүрэн, Хөхмөрн харагддаг штэ. Ер нь хятадууд бол анх Хөхмөрн болон Шар мөрөнг дагаж хятадууд бол энэ суурин иргэхлээ анх өргөжүүлсэн гэж түүхэнд гардаг. Тийм учраас стратегийн хамгийн том байрагч бол Хөхмөрн болон Шар мөрөн юм аа. За тэгээд бол Чинду, Синя, Хөхмөрн хурж 1940 онд өгөөдөө хүдэн туслах чанартай армийг төвд рүү илгээсэн. Сүм улсын нишмол Сэлмүс тэргүүтээ өгөөдөө элч нарыг хөнөөснөөр хоёр улсын хооронд нөхцөл байдал уламд орцсон юм. За ер нь дайныг харахад бол тэр үеийн дайн бол хориозом ч гэсэн Монголоос ирсэн 400 худалдаас тэнгалсан солонгосчууд элчийг нь хөнөөсөн. Энэнийг харахад бол бас элч нарын хөнөөснөөр хоёр улсын хоорондох нөхцөл байдал уламд орцож байгааг харж байна. Өгөөдөө удирдлагын Аз төв даяараа явагдсан Монгол өрний өргөжин төлөлд болон улс төрийн тогтвортой байдлыг авчирч өрн ба дорны холбосон худалдааны голзон болох торгоны замыг дахин сэргээх тусуулсан юм аа. За хамгийн сүүлийн байлдан дагуултын нэг бол Азийн өмнөд Аз хэсэгт байгаа Энэтхэг улсыг байлдан дагуулсан. За Энэтхэг улсыг бол 1241 оноос Монгол цэргүүд Инд мөрний хөндөй рүү давталж Дээлийн Султан улсын мэдэлд байсан Лахор хотыг бүсэлж авсан. Гэвч Дайр Баатар 1241 оны 12 дугаар сарын 30-нд хот руу дайрах үеэр амь өргөцсөн ба монголчууд Дээлийн Султанд улсаас гаргахаас өмнө хотыг эвдэн устгасан. 1235 оноос хойш хэсэг хугацааны дараа Монгол цэргийн өөр нэг гүж Кашмир руу довтолж тэнд хэдэн жил дарагт суулгав. Удалгүй Кашмир Монголын араат болж ойролцоогоор төвийн Кашмирийн буддын шашны их багш
хотоочиг болон түүний ах Нааманор өгөөдийн ордонд ирсэн байдаг. За Алтгаж Махалаг байруулсан хаан бол Монгол гэдэг улсын угсаатан байсан гэдгийг бол бас түүхчид хэлдэг. За өгөөдийн хааны үед бол Сүн улс болон Перс, Афганистан, Алтан улс гүрж Солонгос, Европ, Армен, Интиг гэх улсуудыг бол байлдан дагуулсан хамгийн голлого энэ байлдан дагуултыг ярьлаа. За дараагийн бичлэгээр Легдааны түүх Монголын Алтан уургийн сүүлчийн хааны тухай ярих болно. Баярлалаа.